удирдлагуудад танилцуулсан сургалт байгаа. Тэгээд та нарт би яагаад танилцуулах гээд байна вэ гэхээр аймгийнхаа хэмжээнд, бүх сургуулийнхаа хэмжээнд бүх багш нар хамтарч байж сургуулийн менежментийг сайжруулж хичээлийн судалгааг хэрэгжүүлэх ёстой учраас энэ мэдээллийг бүх хүнд өгөх ёстой гэдэг үгнээс багш нарт би өгөө гэж бодлоо. Нодлон бол зөвхөн удирдлагуудад танилцуулсан. Тэгэхээр сургуулийн менежмент гэдгийг бид нэр зөвхөн удирдлагын ажил гэж хүлээж авахгүй. Тэр сургууль дээр ажиллаж байгаа бүхэл хүн сурагчид, эцэг эхчүүд, орон нутаг бүгдээрээ хамтарч ээж сургуулийн сургуулийн үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлнэ гэдэг энэ концепц, энэ үзэл баримтлалын үндслэлээр энэ мэдээлэл танилцуулна. За дашрамд хэлэхэд би нөгөө JICA-гийн төсөл дээр ажиллаж байсан, оюун цэцэг багш нартаар ажиллаж байсан төсөл буюу хичээлийн судалгааны төсөл бол 2006 оноос 2013 он хүртэл хэрэгсэн 6 жилийн төсөл байгаа. За дараа нь би ахаад 3 жил өөр төсөл дээр ажилласан. Энэ төсөл маань хөтөлбөрийн менежментийг сайжруулах буюу одоо энэ нөгөө богино хугацаанд хөтөлбөрийг олон удаа шинжилээд үр дүн муутай сургалтын чанар тааруу байгаа нь хөтөлбөрийн шинжилгээний тогтворгүй байдалтай холбоотой гэдгийг дүгнэлт гараад явдаг. Тэр төсөл дээр ажилласан. За төслийнхээ 3 дахь жил дээр бид нэр юу хийсэн бэ гэхээр үндэсний хэмжээнд сургалтын хөтөлбөрийн менежмент ярихаас гадна сургууль дээр сургуулийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх менежментийн асуудлыг ярихгүй бол ер нь бол одоо манай боловсролын системийн хамгийн их тулгамдсан асуудал бол менежментийн асуудал байгаа гэдэг үүднээс нэг жил ажиллаад сургуулийн менежмент гэдэг юм гарын авлага боловсруулсан байгаа. За түүн дээр үндэслээд одоо энэ гарын авлага материалыг энэ презентацийг бэлдсэн. Одоогоор би Ямс хэрэгжүүлж байгаа Азийн хөгжлийн банкны төсөл дээр ажилладаг. За төсөл дээр бас ялгаа байхгүй сургуулийн менежментийн хэсгийг одоо хариуцаж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ та бүхэндээ бас энэ болцоог ашиглаад сургуулийн менежментийн чиглэлээр бүх багш нарт бүх хүмүүст дүүнсэн нэгдсэн ойлголт өргүүлнэ. Нэгдсэн ойлголт өгөх үүднээс энэ мэдээллийг танилцуулж байна. За 2 дугаар слайд руу орох уу тий. Ер нь сургуулийн менежментийг ямар чиглэлээр хийх гэж юм гэхээр сурцууг дэмжсэн сургуулийн менежмент гэдэг байгаа та анзаарч байгаа тий. Нэг үнэлсэн. Юу слайд явах нь машаа. Слайд маань орж гараад байгаа мó? За нодлон өнгөрсөн жил харахгүй нөө. Харин слайд нь яг даан бол Харахгүй нөө дэлгэсэн дээр. Манайхаа яаж харагдахгүй байна. Дэлгэсэн харагдахгүй байна. Өөрийн чинь камер харагдаад. Харахгүй байна. Дэлгдэн жижиг харагдаж байна. За гэдэг. Надад харагдаад байна. Доор очиж байгаа юм доотлолт нь амрахгүй байна. За яах вэ хөө? Орж ирэхгүй байна уу тий? За томруулж зүгээр ах тий. За энэ мэдээлэлд гол агуулга нь юу вэ гэхээр бид нар юг ярих хэрэгтэй вэ гэхээр би нэг өчигдөр 528 дугаар тушаал 803 дугаар тушаалыг дурдсан. За та бүхэн маань энийг тушаалуудаа сайн судлах даалгавар авсан байж байгаа. Тэгэхээр тэрэн дээр юу танилцуулж байгаа вэ гэхээр сургуулийн менежмент болон хичээлийн менежмент гэдэг бол ерөөсөө plan, do, check, action гэдэг энэ дөрвөн үгээр бүрдсэн циклээр явагдана гэсэн байгаа. Одоо яг тушаал дээр дурдсан нэр томьёогоор хэлэх юм бол тэгэхээр миний өнөөдрийн танилцуулах гэдэг зүйл бол тэр plan гэж үг хэлээд байгаа. Do, plan гэдэг нь та нар мэдж байгаа төлөвлөн, хэрэгжүүлнэ, үнэлнэ, сайжруулна. Энэ дөрвөн үг сургуулийн менежмент дээр яаж хэрэгжих ёстой юм бэ? За цаашлаад хичээл дээр яаж хэрэгжих ёстой юм бэ гэдэг ийм үнцэн ойлголтыг л өгөх зорилготой. Тэгэхээр энэ бүхнийг орохоос өмнө бид нэр өөрсдөөс нэг асуулт асуунаа. Сургуульд ажиллаж байгаа хүн бүхэн өөртөө энэ асуултыг тавина. За манай сургуулийн менежмент. Тэгэхээр менежмент гэдгийг зөвхөн захирал, менежер, нийгмийн ажилтнууд, удирдах ажилтнаар авахгүй шүү дээ, тий? Бүгдээрээ хамтдаа л хийж байгаа. Тэгэхээр манай сургуулийн бидний хийж байгаа, бидний одоо сургуулийн маань менежмент маань яг хүүхдийнхээ хөгжлийг тэгээд суралцахыг нь дэмжиж чадчихэв нөө. Ийм байхын тулд бүгдээрээ бид нэгдмэл зорилготой байж чадчих байгаа юу? Танай сургуулийн
ажилтнаас за нэгтлангаас нь ч юм уу тоогоочоос нь ч юм уу үйлчлэгчээс ингээд за танай сургуулийн зорилго юу вэ? Танай хүүхдүүд ямар хүүхдүүд болж одоо гарах ёстой юм бэ? Танай сургуулийг төгсөж байгаа хүүхдүүд яг ямар юуг мэддэг чаддаг ийм хүүхдүүд болж гарах юм бэ гэхийг хариулж чадж гэнэ үгүй юу? Хэрвээ та нар хариулж чадж байгаа юм бол сургууль дээр ажиллаж байгаа бүхэн нийтмэл зорилготой байж чадж байгаа юм байна. Яг ийм хүүхдтэй болж ийм хүүхдийг төлөвшүүлэх гэж бид бүгдээрээ нэгэн зүг гар сэтгэл нийлээ ажиллаж байгаа юм байна гэж хариулж чадж байна гэж үзнэ. За хэнийг мэдэхгүй байх юм бол та нар бүгдээрээ нийтмэл зорилготой биш юм байна л гэж харна. За тэгээд нэгцэн төлөвлөгөөтэй байж чадж байна уу гэдэг асуулт байдаг. За тэгэхээр бид нарт бол ингээд нийтлэг байдаг хоёр төлөвлөгөө байгаа гэдэг сургууль дээр нэг нь болохоор үйл ажиллагааны төлөвлөгөө нөгөөд нь хичээл сургалт хичээлийн төлөвлөгөө буюу ихэвч нараас бисана танилцуулаад идэг. Тэгтэл энэ явуулаад байгаа үйл ажиллагаа хичээл сургалт үйл ажиллагаа чинь нэгдмэл зорилготой л байгаа нэг л зөв чигт харж байгаа учраас нэгдмэл төлөвлөгөөтэй гарах ёстой гэдэг маань хүүхд рүүгээ чиглэсэн төлөвлөгөөгөө та нар боловсруулж чадчихэв нүү. Эсвэл зүгээр заах хичээлээ агуулгыг яриад байгаа. Эсвэл нэг уламжлалт болсон одоо урлагийн үйлчлэгээ спортынхаа юг одоо мамс сургуулийн төлөвлөгөө гэж яриад байна нүү. Нэгдмэл байна гэж үг хэлээд байгаа юм бэ гэдэг энэ асуултыг бас өөрсдөө тавиараа манайхаа. За тэгээд мэдээж одоо их яригадаад сүүлийн 2-3 жил яригадаад байгаа асуудал бол багшийн ачаалал их байна, сурагчийн ачаалал их байна гэж яриад идэг. Тэгэхээр энэ ачаалал нь юунаас болоод их болоод байгаа юм. Сургууль дээр явж байгаа ихэнх үйл ажиллагаанууд болохоор яг үндсэн сургалтын биш бусад нэмэлт ажлууд байна гэдэг юм шүүмжлэлээдэг. Тэгэхээр энэ маань юутай холбоотой юм бэ? Сургуулийн менежменттэй ямар холбоотой юм? Энийг хэрхэн оновчтой зохион байгуулах вэ гэдэг ийм асуултуудыг өөрсдөө тавиарай. Энийг тавьж ээж нэлээд сайн бодож ээж одоо хариулах гэж нэлийн бодож хоорондоо зөвлөдөж ээж одоо энэ асуултын хариултыг олж авах юм сургууль бүр дээр бид нар бол нэгдмэл зорилгоор одоо нэг бүх сургуулиуд нийцнийг хариулт өгч чадахгүй шүү дээ. Тэгэхээр тухайн сургуулийн хариултыг тухайн сургуулийн багш нар удирдлагууд хамтдаа л хариулна гэсэн үг. За тэгээд ер нь яагаад сургуулийн менежментийг сайжруулах шаардлагатай байгаа юм бэ гэдэг юм асуулт гарч ирж байгаа. Ер нь бид нар нийтлэл ярьдаг шүү дээ. Ерөнхийдөө сайжруулах болохгүй байна л гэдэг. Яг юуг нь сайжруулах ёстой, яаж сайжруулах ёстой юм бэ гэдэг. За энэ бол нэг 17 онд бол Азийн хөгжлийн банкнаас нэг том судалгаа хийсэн байдаг. Энэ болохоор боловсролын чанарт нөлөөж байгаа хүчин зүйлс нь юу юм бэ гэж судалгаа хийгээд 5 чиглэлийг тодорхойлоод энэ 5 чиглэлийн асуудлыг шийдвэрлэхийн тулд сургуулийн менежментээ сайжруулах хэрэгтэй юм байна гэж хэлсэн. За тэгтэл нэг асуулт байгаа. Сургуулийн менежмент гэдгийг яг юу гэж ойлгоод байгаа юм бэ гэхээр нэг юм зөрөд асуудлууд гараад байгаа. Бид нар болохоор сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж байгаа арга хэлбэрээ сургуулийн менежмент гэж үзээд байдаг. Энэ танилцуулах гэдэг байгаа нь болохоор сургууль суурилсан менежмент. Сургуулийн менежмент, сургууль суурилсан менежмент хоёр ямар ялгаатай юм бэ гэхээр уг нь бол нэг ойлголт. Юу гэсэн үг вэ гэхээр тухайн сургуульд өөртөө тулгамдж байгаа асуудлаа шийдвэрлэж чадаж байвал энэ бол сургууль суурилсан менежментийн хөгжиж байна. Угаасаа ингэж хөгжиж явах хэрэгтэй. Хэн нэгэн хүн хурж ирээд танай сургуулийн асуудлыг шийднэ гэж байхгүй шүү дээ. Хэн нэгэн хүн гаднаас ирж ирээд таны зааж байгаа хичээлийг сайжруулаад таны хүүхдүүдэд тулгамдаад байгаа асуудлуудыг тэр багш танаас илүү шийднэ гэдэг бол айгүй боломжгүй асуудал байхгүй юу. Тэгэхээр бид нэр өдөр тутмынхаа ажиллагааг өөртөө хариуцлагатай байж энэ асуудлыг шийднэ гэхээс биш эд шийдтэй юм шиг хүн гаднаас хурж ирээд тэр асуудлуудыг шийднэ гэж байхгүй. Тэгэхээр өөр тулгамдаад байгаа асуудлаа өөрөө шийдэх чадвартай байх хэрэгтэй. Тэгэхээр танаа энэ хэлтгэлүүд дээр асуудал чи юу юм бэ гэд оюуны агшуудгаар өчигдрөөс хойш асуугаад байгаа юм бэ гэхээр яг танд өөрт чинь тулгамдаад байгаа асуудал яг юу вэ? Тэрийг та яаж шийдэж байгаа юм бэ? Ямар судалгааны аргаар шийдвэ гэж ингэж л асуугаад байгаа юм. Тэгэхээр сургууль суурилсан менежмент гэдэг бол өөртөө тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэж чадах ёстой шүү. Тэгэхээр энэ дээр нэг хоёр юм яригддаг. Нэг нь болохоор эрх үүрэг, нөгөөх нь хариуцлага яриад байдаг. Тэгэхээр бид нар эрхээ нэхэд байдаг болохоос ш яг сургалтын чанарт сайжруулж байгаа хариуцлага дээрээ бас ингэж жингээхээ туухайг тэнцвэрж тавих хэрэгтэй юм шүү гэсэн юм санааг энэ дээр хэлэх хэрэгтэй байгаа. За өчигдөр бас яригдсан танин мэдхүн чадвар тань мэдхүн бус чадвар гэж. Тэгэхээр одоо энэ танай сургууль болон манай Монголын сургууль ер нь дэлхийн бүх сургуулиудад нийтлэг тулгамдаад байгаа нэг асуудал байдаг. Энэ юу юм бэ гэхээр хүүхдийн
хүүхдийн чадварыг хөгжүүлэх. За тэгэхдээ бүр тухайн хүүхдийнхээ онцлогт нь тохирсон тэрийг нь харгалзаж чадварыг нь хөгжүүлэх гэдэг ийм асуудал орсон. Тэгэхээр бид нөгөө мэдлэг гэж яриад идэг гэсэн бол одоо чадвар гэж ярихаар болсон. Тэгэхдээ зүгээр одоо энгийн биш одоо танин мэдхүүн шинжтэй чадвар байхаас гадна танин мэдхүүн бус чадвар буюу EQ гэж зүйлүүд нэлээд яригддаг шүү дээ. 21-р зууны чадвар, зөөлөн чадвар, харилцааны чадвар гэх янз бүрээр нэрлэгдээд байдаг. Тэгэхээр IQ-гээр хэмжих боломжгүй бас энэ чадварыг хөгжүүлэх асуудал нийт сургуулиудын өмнө тулгамдаад байгаа асуудал байгаа. Тэгэхээр та нар бас энэ зарим асуудлаар хөндөж байсан. Ер нь улсын хэмжээнд тавьж байгаа илтгэлүүдээс энэ асуудал нэлээд түлхүү орж ирдэг. Ялангуяа энэ харилцаа, хандлага, төлөвшлөлттэй холбоотойгоор энэ асуудлууд бас нэлээд тухайн сургууль тулгамдаж байгаа асуудлууд орж ирдэг. За тэгэхээр чадвараа бид нар болохоор танин мэдхүүн болон танин мэдхүүн бус чадварыг хөгжүүлэх чиглэл рүүгээ сургуулийнхаа үйл ажиллагааг төлөвлөх нэ гэж байна. За нөгөө нийтлэг 21-р зуунд тулгамдаад байгаа чадвар юу вэ гэхээр эцэст бид нэр бол нөгөө тухайн сурагчийг иргэн болж төлөвшөж амьдрах чадвартай болгох ийм л зорилготой боловсролын байгууллагууд ажиллаад байгаа шүү дээ. Гэхдээ энэ чадварууд ингээд тусд нь олгоно гэхээс илүү нэгдмэл цогц байдлаар олгох шаардлагатай байгаа. Тий. За энэ мэдээллийг та нарт өгөх учраас дараа чадвар дотор юу байна? Энийг одоо яаж бид нар ямар төвшөнд авч явж байна гэдгийг өөрсдөө бас презентацнаас ашиглаараа манайхаа. За тэгэхээр сургалтын байгууллагын одоо үндсэн үйл ажиллагаа юм бэ гэхээр хүүхдийн чадварыг хөгжүүлэх болж байна. Яаж хөгжүүлж байгаа? Ямар хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлж байгаа юм бэ гэхээр ээлж сургалтын хөтөлбөр буюу үндэсний хэмжээнд хэрэгжиж байгаа бүх сургуулиуд хэрэгжүүлж байгаа энэ хичээл зохион байгуулах буюу хичээлээр дамжуулж хэрэгжүүлж байгаа хөтөлбөр байгаа. За хоёрдугаарт нь далд сургалтын хөтөлбөр гэж байгаа. За энэ бол ерөөсөө яг танаа тухайн сургуулийн соёл багш нарын үлгэрлэн дуурайж хүүхдүүдтэй үлгэрлэн дуурайж одоо сургаж байгаа тэр харилцаа хандлага төрөж яриад байсан тий non cognitive skill-уудынд орж ирж байгаа. Тэгэхээр ил хөтөлбөр гэж байдаг юм байна, далд гэж байдаг юм байна. Ил нь болохоор үндэсний хөтөлбөр юм байна. Далд нь гэдэг нь танаа сургууль байж байгаа сургуулийн солиор дамжиж хэрэгжиж байгаа хөтөлбөрийг хэлж байгаа юм байна гэж. За ингээд бид нэг юм хоёр ялгаатай юмнуудын учрыг олох гэдэл яваад байна тий. Дараа нь энэ материал дээр хоорондоо нэлээсэн хэлцүүлэг гэж ярилцаарай гэж хүсэж байна. Тэгэхээр одоо нэг том ялгаа хэдүүлээ ойлгоно. Нэг нь юм бэ гэхээр сургалтын хөтөлбөр гэж ярьдаг, нөгөөх нь сургуулийн хөтөлбөр гэж ярьдаг. Та нар яг алийг нь хэрэгжүүлээд байгаа юм бэ? Тий? Тэгэхээр сая сургалтын хөтөлбөрийг хэлсэн тэр ил хөтөлбөр гэж хэлээд байгаа сургалтын хөтөлбөр бол сургалтын хөтөлбөр. За одоо бид нэр цөм хөтөлбөр гэж нэрлсэн. Гэхдээ цаадын тушаалд гаргаад ер нь бол одоо ямар нэгэн нэр өгөхөөс илүүтэйгээр үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх сургалтын хөтөлбөр гэж нэрлэе гэж тийм чиглэл рүү явж байгаа. Тэгэхээр бүх сургууль хэрэглэж байгаа үндэсний түвшинд хэрэглэж байгаа сургалтын хөтөлбөрийн дагуу олгож байгаа боловсрол дээрээс нь танаа сургууль дээр явагдаж байгаа сургалтыг дэмжих үйл ажиллагаа, танаа сургууль дээр хийж байгаа зохицуулах цаг, арга хэмжээ буюу сургууль дээр болж байгаа бүхэл үйл ажиллагааг хамруулад үүнийг сургуулийн хөтөлбөр гэж нэрлэдэг байгаа юм. Тэгэхээр сургуулийн хөтөлбөрөөр сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд чиглэсэн дээрээс нь тухайн сургуульд сурж байгаа хүүхдүүдийнхээ онцлог хэрэгцээ шаардлагат нийцүүлж арга хэмжээ зохион байгуулж байгаа. Энэ одоо бүхэл тухайн сургууль дээр болж байгаа бүх үйл явцыг нийлүүлээд сургуулийн хөтөлбөрөөр нэрлэдэг юм байна. Тэгээд одоо онцлогтой танай сургуулийн өмнө Говь аймгийн зохицсон 2 дугаар сургуулийн одоо яг их онцлогтой байсан гэхээр өөрсдөө сургуулийн хөтөлбөрийг хэрэгжүүлж боловсруулж хэрэгжүүлэх гэдэг одоо анхны суурийг тавьсан гэж бид нэр ойлгодог. Яг тэгэхээр нөгөө илтгэлийн уралдаан дээр яг энэ сэдвээр орж иж байсан байдгийг. За тэгээд нөгөө дөрвөн үгдэн дээр хэдүүлээд тайлбарлах нь байна тий. Сургуулийн хөтөлбөрийг менежментийг хэрэгжүүлэхэд төлөвлөх, хэрэгжүүлэх, үнэлэх, сайжруулах гэдэг энэ дөрвөн үгийн цаана юу хийх ёстой вэ гэхээр за төлөвлөлт хийхэд бол эхлээд төлөвлөлт хийхээр биднэрт нэг юм практик туршлага байдаг шүү. Ерөөсөө хүснэгт зоож аваад шууд ингээд үйл ажиллагаануудад чагсаалдаг гэлдэг. Үгүй ээ. Тэрний өмнө яах ёстой вэ гэхээр сургуулийн зорилтыг маш тодорхой гаргаж ирсэн байх ёстой. Тодорхой төвшүүлэх ёстой. За сургуулийн зорилго гэхээр ихэнхдээ бид нар нийтлэг алдаа юу гэдэг вэ гэхээр за тэр дээврээ засны шалаа засны тоног төхөөрөмж авна багшаа хөгжүүлнэ гэдэг иймэрхүү байдлыг сургуулийн зорилго болгож тавиад байдаг. За энэ бол биш ээ. Бидний хүрэх гээд байгаа үр дүн бол танаа сургуулийн хүүхдүүд ямар төвшөнд байж байгаад юу ч чаддгүй байж байгаад юу ч чаддаг болох гээд байгаа юм. Ямар төвшөнд байж байгаад ямар төвшөнд очих гээд байгаа юм буюу хүүхдүүдийнхээ хүрэх гээд байгаа үр дүнг л энд маш тодорхой зааж өгнө.
Маш тодорхой зааж өгнө. Ихэнхдээ бол яг нөгөө тулгын гурван чулуу гэдэг шиг саруул тухайн сайхан сэтгэл эрүүл бий гэдгийг ихэнх сургуулиуд бол ерөнхийдөө сургуулийн зорилго төр тодорхойлдог. Манай хүүхдүүд сурлагын хувьд ийм амжилтыг гаргана. Зан төлөвшил хандлагын хувьд ийм ахис дэвшил гаргана. За эрүүл мэнд бие бэлтрийн хувьд ингэж хөгжүүлнэ гэдгийг гурван чиглэлээр ихэнх сургуулиуд бас авч явдаг. Ер нь бол эхлээд бол ихэнхдээ дандаа сурлагын амжилт гэдэг. Гэхдээ сурлагын амжилт бол зайлшгүй буюу цөмөнд байх ёстой. Хандлага төлөвшил эрүүл мэндийн асуудлыг өрсөж болохгүй манайхаа. За ингээд хүүхэд маань ямар төвшнгөөс айл төвшөнд очих гэдэг юм бэ гэдгийг зөв тодорхойлохыг сургуулийн зорилго гэж хэлээд нь шүү дээ. Тэгээд түүнийг зорилт руу буулган тодорхой зорилт руу буюу хүр дүнгээ маш тодорхой энэ дээр тавьчих ёстой шүү. За манай сургуулийн хүүхдүүд энэ жил зан харилцааны асуудалтай хүүхдүүд 30% байна. Энийг бид нэр 25 болгоно гэдэг юм. Яг ийм тодорхой хүр дүнгээ тоогоор томьёолж тавьчих ёстой байдаг зорилтын дээр. За тэр зорилтыг л биелүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаануудыг тодорхойлно. Тэгэхгүй одоо нэг тэр сумны засаг даргын ийм юмд оруулна. Тэр компани ийм юм нэгэд одоо тарамдсан байдлаар үйл ажиллагаа зохион байгуулахгүй. Танай сургуулийнхаа хүүхдүүд л үйл ажиллагаа зохион байгуулж байгаа болохоос биш хэн нэгэн даргын гэдэг юм уу хэн ямар нэгэн сурталчилгааны ажил танах үйл ажиллагаа явуулах ёсгүй төлөвлөх ёсгүй. Тэгэхээр гол үндсэн ажил чинь энэ сургалтынхаа үйл ажиллагаа руу чиглэлнэ шүү. За тэгээд яг их олон үйл ажиллагаа төлөвлөх нь үр дүн багтай байдаг. Ажилд харамддаг. Тэгэхээр тэр зорилтынхаа хүрээнд л яг хийх ёстой өдөр тутам багш нарын хийх ёстой үйл ажиллагаануудыг л төлөвлөж өгнө. Мэдээж чинь тодорхой байж байдаг. За тэгээд энэхүү зорилгод хүрэх хичээл үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөө зохион байгуулна гэж. За нэг жишээ үзүүлэн тэрэн дээр нэгдсэн гэж үг хэлээд байгаа юм бэ гэдэг. За юу хэрэгжүүлэх вэ гэхээр бид нэр яагаад хаа хамаагүй яваад байна альмаа гшаа. Би чинь болохоор 9-р слайдн дээр яриад байна. Наад слайд маань наад энэ слайд шүү. 9-р слайдн дээр яриад байна тий. Нөгөө бид нар чинь plan to check action гэдгээд ойлгох гээд байгаа шүү дээ. За тэгэхээр хэрэгжилт бол ойлгомжтой сургууль дээр явж байгаа багш нарын зааж байгааг хичээл зохион байгуулж байгаа үйл ажиллагаа хэрэгжүүлж байгаа. За чек гэдэг дээр бид нар ерөөсөн маш их сул буюу хамгийн одоо асуудалтай хэсэг бол энэ чек буюу үнэлгээний хэсэг байгаа даа. Тэгэхээр сурагч багш сургуулийн гүйцэтгэл дүн шинжилгээ хийгээд бид нар чек гэнэ. Тэгэхээр хүүхдүүдэд бол юу ячдаг бид нар нэг сэдвийн шалгалт аваад дүн тавиад орхичоод дүн тавьчихад байгаа. За багшийн үнэлгээ сургуулийн үнэлгээ гэдэг асуудлуудыг ерөнхийдөө бол өөрийн үнэлгээнд суурилсан зарчмыг нэвтрүүлэхээр одоо бид нар ажиллаж байна. Яамч гэсэн энэ тэр гарсан журмууд бол ерөөс дандаа өөрийн үнэлгээд гэнцсэн байгаа шүү. Би өөрийгөө сайн үнэлнэ шүү дээ. Би өөрийнхөө хүмүүсийг сайн үнэлнэ ер нь бол. За энэ дээр бидний хамгийн том алдаа юу гэдэг вэ гэхээр дүн гаргаад тэдгээр төвшөнд байна гэдэг юм уу? Тэдэн хувь хариулсан хүмүүсгээд орхичихдаг ерөнхийдөө. Тэгээд нэг за нэг 5 хүүхэд дунд тааруу байна. Энэ 5 ерөөс юм сурдаггүй. Тэгээд заагаал ахад ерөөс ахис дэвшил байдгүй гэж орхичирдаг. Тэгээд хүүхдийн буруудах хандлагаар ингээд дүгнэлт хийгээд орхичод байдаг. Гэтэл үгүй. Энэ 5 хүүхэд юунаас болоод яагаад энэ сурлагын амжилтанд сайн гарахгүй байна вэ? Энэ 3 хүүхэд яагаад ахис дэвшил гарсангүй вэ? Тэр 4 хүүхэд яагаад өшөө ахих боломжтой боловч тэр хүүхдүүд асангүй гэдэг хүүхэд бүр дээр дүн шинжилгээ хийнэ. Яагаад гэдэг асуултанд заавал хариулна. Тэгэхээр чек гэдгийн үн цэн нь бол юу гэдэг вэ гэхээр ерөөсөө шалгалт авч байгааг үндсэн хоёрхан зорилго байгаа шүү дээ багш нарт. Шалгалт авахгүй. Яах гэж бид үнэлгээ хийж байгаа. Яах гэж үнэлгээ хийж байгаа. Хоёрхан зорилготой. Нэгдүгээрх нь тухайн хүүхдийнхээ тухай мэднэ. Миний хүүхэд юуг чадах байхад юуг чадсангүй вэ? Яагаад энийг чадахгүй байна вэ? Би энийг яаж сайжруулах вэ гэж. Нэгдүгээр зорилго нь хүүхдэд таньж мэддэг. Хоёрдугаар зорилго нь хичээлээ сайжруулах. Ийм л хоёр зорилгоор багш нар үнэлгээ хийдэг. Тэгэхээр бид нар үнэлгээнд дээр айгуух дутагдaltaй байдаг нь юу вэ гэхээр хүүхдээгээ яагаад энэ асуудлыг ойлгоогүй өнгөрчих үү? Тэрэнд би яаж дэмжлэг үзүүлэх байсан байна гэдэг энэ үнэлгээ дүгнэлтүүдийг сайн хийдэггүй. Яаж энэ хөө удаа яриад байна уу? За тэгэхээр одоо бидний ерөөсөө хийх ёстой асуудал бол үнэлгээнийхээ ажлыг сайжруулах ёстой багш нар. За нэг улирал дууслаа. Би ингээд 60 хүүхдэд хичээл заасан. 60 хүүхд маань ямар төвшөнд яаж ахисан, яагаад дахиагүй гэдэг энэ дүгнэлт гаргах ёстой. Энийг бид үнэлгээ гэж хэлээд. За энэ дүгнэлтээр үндэслээд сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулнаа.
цаажуулах ажлыг. За энэ цаажуулах ажлыг хийхдээ багш хүүхдтэйгээ хийн, багш эцэг эхтэйгээ хийн, багш нар хоорондоо хийн. 6 дугаар ангид сая математикийн хичээл дээр нийтлэг юм асуудал гарлаа. Энийг хэдүүлээ яаж хийх вэ гэж багш нар математикийн багш нартай хамт суугаад хийх юм. За 6 дугаар ангийн хүүхдүүдээс нэг 6 хүүхэд асуудалтай нийтлэг байгаад байна. Энэ эцэг эхтэй бид нар одоо яаж хамтарч ажиллах вэ? Хүүхдтэйгээ яаж хоорондоо ажиллах вэ гэдэг. Энэ чек сайжруулах гэдэг бол ямар нэг акшн гэсэн байгаа. Ямар нэг үйл ажиллагаа зохион байгуулалтыг хэлж байгаа шүү. Хичээлээс хичээлийн хооронд, удирлаас удирлын хооронд, жилээс жилийн хооронд зайлшгүй сайжруулах үйл ажиллагаануудын дээр хийх ёстой. Энэ санаа хаана тусгах ёстой вэ гэхээр эргээд төлөвлөлтөн дээр очино. Цикл гэж хэлээд байгаагийн үн цэн нь эндээ байгаа. Сайжруулах нь дараагийнхаа төлөвлөлтийг хийхдээ, дараагийнхаа үйл ажиллагааг зохион байгуулахдаа, дараагийнхаа хичээлийг заахдаа би нөгөө сайжруулах юмаа бариад орно. Зорилго болгоод. Тийм учраас энэ ингээд тасралтгүй гэж явагдаад байгаа байхгүй юу? За тэгээд энэ план check action гэдэг би англиар хэлээд байгаа уучлаарай, монголоор арай урт хагаад идэх юм. Энэ дөрвийнхаа үн цэнийг ойлгочиход одоо хэрэгжүүлэхдээ хаанаас эхлэх вэ гэхээр үнэлэхээс эхлэх юм шүү. Планаас биш, үнэлэхээс эхэлнэ. Үнэлнэ. За бид нэр яг 6 сард бол сургуулийн үйл ажиллагааг бүгнээд ингээд хичээлийн жилийн үнэлээд дуустдаг. Гэхдээ бид нар дунд нь явцсан үнэлгээ хийдэг, удирлаар хийдэг, сэдвээр хийдэг. Энэ үнэлгээний сайжруулалт байнга ингэж хичээлдээ нэвтэрж явах хэрэгтэй, хичээл үйл ажиллагаанд сууж явах хэрэгтэй. Тэгвэл би бүтэн жилийн дараа ажиллаа сайжруулах ажлаа хийнэ гэж орхиж болохгүй шүү дээ. Бүтэн жилийн хугацаанд тэр хүүхдүүд сайжрах процесс алдагдаж болохгүй. Тэгэхээр үнэлгээ бол ингэж хэдийгээр эцсийн үнэлгээ гэж гардаг боловч нөгөө одоо явцын үнэлгээний үнц чинь энд л гарч ирнэ. Та нар одоо явцын үнэлгээ хийлээ гэдэг. Тэр явцын үнэлгээ яах вэ гэхээр яг сайжруулалт нэг хичээл сургалт үйл ажиллагааг сайжруулах үйл ажиллагаа болж орж ирэх юм. За сайжруулалт бол тасралтгүй хийгдэнэ. Сайжруулалт. За төлөвлөлтийг бол бид нэг хичээлийн жилээрээ яг 9 сарын 1-ээс энэ жил хийгээд тэгээд удирлуудаар ингээд төлөвлөлтөө бас хийгээд өөрчлөлт явж иж болно. Аха. За хэрэгжилт мэдээж хэрэг хичээлийн жилийн туршид явагдана. Тэгэхээр бүтэн жилийн хугацаанд энэ сургуулийн менежмент энэ дөрвөн үйл ажиллагааны чиглэлээр яаж явагдах вэ гэхээр иймэрхүү календарчсан загвар гарч ирсэн. За энийг бол бид нөгөө боловсролын хүрээлэнтэйгээ BMD-тэй хамтар сууж агаад энэ загварыг гаргасан байгаа юм. За энийг та нар маань сургууль дээр хэрэгжүүлэх, хичээл дээр буулгаж хэрэгжүүлэх чиглэлээр хичээж ажиллах шаардлагатай байгаа. За дараагийн слайд руу оръё. За тэгээд сургуулийн хөтөлбөрийн менежмент гэдэг маань юу гэхээр бид нар ингээд алсаар яриад их том юм хэмжээтэй юм яриад байгаа болж хамгийн гол хэрэгжүүлж чинь хичээл сургалт үйл ажиллагаа гаргаж хэрэгжиж штэ. Тэр хичээл дээр буюу багш маань 30 хүүхдтэйгээ хичээл явуулж явах процессд очих гэж бид нар ингээд олон зам туулж яваад байгаа штэ. Тэ олон зам туулж. За тэгэхээр хамгийн эхний зам нь юу байх вэ гэхээр сургуулийн менежментийн загвар гэж бид нар нодлон сургуулиудад танилцуулсан энэ загвар гэж хэлээд байгаа боловч энэ зураглал юм байгаа юм. Бодлого юм байгаа юм. Зураглал буюу бодлого. За энийг гаргахын тулд бидний хамгийн нэгдүгээр хийх ёстой бол хүүхдийнхээ дүр төрхийг тодорхойлно. Дүр төрхийг гэхээр нэг одоо юу вэ гэхээр юуг мэддэг, чаддаг, ямар хандлага төвчтэй байх ёстой юм бэ гэдгийг л тодорхойлно гэсэн үг. Энийг тодорхойлохдоо одоо юу хийх ёстой вэ гэхээр өнгөрсөн жилийн асуудлаас эхэлнэ. Би нэг үнэлгээнээс эхэл би сая хэлсэн шүү дээ, тий. Үнэлгээнээс эхэлнэ гэхээр өнгөрсөн жилийн асуудал дээр манай хүүхдүүд энийг чадаад байна, энийг чадахгүй байна гэд хүүхдийнхээ яг бодит байдлыг гаргаж ирнэ. Хүүхдийнхээ бодит байдлыг. За мэдээж танаа аймгийн онцлог, танаа сургууль сумын онцлог гэж байгаа. Энийгээ тусгаад дээрэс нь за аймгийн хэмжээнд, улсын хэмжээнд одоо хүрэх гээд байгаа зорилго буюу сургалтын хөтөлбөр гэж байгаа. Тэгэхээр одоогийн бодит байдал ирээдүйд хүрэх гээд байгаа байдал хоёрыг яг нийцлэн зөв олж байгаад тухайн сургуулийн хүүхдүүдийнхээ дүр төрхийг буюу юуг мэддэг, чаддаг, ямар хандлага төвшөлттэй болох ёстой юм бэ гэдгийг нь зөв тодорхойлж өгнө. За үүнийхээ дараа нэгдсэн төлөвлөгөө зохион байгуулна. За нэгдсэн төлөвлөгөөний нэг жишээ байгаа учраас тэр үед тайлбарлажээ. Тэгээд нэг жилийн төлөлт буюу нэг агуулгын залгамж холбоог шийдэг шүү дээ манайхан. Тэрийг заавал хийх ёстой шүү. Агуулгын залгамж холбоог хийж, агуулгын залгамж холбоо гэхээр манайх ихэвч нөгөө заах агуулгуудаа ингээд оруулж өгöd идэг. Заах агуулгын цаана хүүхдийнхээ хүрэх гээд байгаа үр дүнд маш сайн бодож хийж явах ёстой шүү дээ. Тэгэхгүй бол нөгөө 6 дугаар ангид ингээд ялгаатай юмнууд орж ирээд идэг. Математик хичээлээр аягүй хүн зэдэв явж идэл Монгол энэ дээр тэрэндээ нийцэхгүй ч гэдэг. Хүүхдийнхээ ерөнхий чадварыг харахаар ингээд алдаг хоног яваад идэг шүү. Тэгэхээр хөндлөн холбоог аягуулсан харж байгаа. Залгамж холбоо гэхээр дандаа бид нар босоогоор нь хардаг шүү. Судлагдгуунаар нь
одоо математикаар Монгол хэл гэж хараад идэг. Тэгтэл энэ чинь нөгөө хүүхд төр очихоор 10 хэдэн төрлийн хичээл болж ирээд 10 хэдэн өөр янзын юм ингээд ихэж хардаад байгаад идэг. Тэгэхээр агуулгын залгамж холбоо гаргахдаа хүүхдээ хөндлөнгөөр ингэж гаргаж яхаарай. Энэ аягүй чухал асуудал байдаг шүү. За тэгээ нийтшил төлөвт хийсэн хүмүүс ээлжид хичээлээ төдөд хичээл зохион байгуулна. Энэ хичээл маань өдөр болгон ингээд маш олон хичээлүүд яваад байгаа боловч яг л циклээр нөгөө үнэлгээгээ хийгээл эргэлтэнд орж явж байгаа хэрэгтэй. Тэгэхээр сургууль хөтөлбөрийн хэмжээнд хэрэгжүүлэх гэж байгаа яг энэ үе шатаар яваараа. Энэ үе шатаар явж хийгээрэй. За одоо энийг тайлбарлая. За нөгөө яриад байгаа PDC гэдэг чинь сургууль хичээл дээр очоод сургуулийн PDC хоёрч яаж холбогдох юм бэ гэдэг асуудал яригдана. Тэгэхээр хичээл дээр нөгөө төлөвлөөд заагаад шалгаад сайжруулах энэ процесс гол нь яваад байна да тий. Голын PDC-г хараараа тэгээд тэр тод хар зураас байгаа. Тэр тод хар зураас юу зааж байна гэхээр хичээл болгон ингэж сайжирч явах хэрэгтэй. Хичээлээс хичээлд, сэдвээс сэдвд ингэж хичээлүүд сайжирч явах хэрэгтэй. За бид нэр эргээд дүгнэлт хийсэн хүрээлэнгийнхэн BMD-ийн үнэлгээний төв бид нэр хамт сууж байгаа дүгнэлт хийсэн чинь бидний хамгийн сул таалгаа нь байсан бэ гэхээр голын PDC-гийн C дээр байсан. Тэгээд C сул байхаар тэр C гэдэг маань үнэлгээ шүү дээ тий. Үнэлгээ сул байхаар акшн буюу сайжруулалт хийгдэхгүй. Акшн сайжруулалт хийгдэхгүй болохоор бид нар ингээд нөгөө доктортой буюу сургалтын үйл ажиллагааны унаад байгаа хамгийн гол хэсэг нь энэ дээр байсан. Ингээд төлөвлөлтгөө багш нар хичээлээ төлөвлөлтгөө заадгаа үнэлэхгүй үнэлтгээ үнэлэхдээ яг нөгөө суралцсан зорилгоогоо барьж байгаа түүнийхээ дагуу даалгавар боловсруулаад тэгээд шалгуурын тодорхой ингээ үнэлж чаддгүй гэхээр бас тийм сайн хангалттай биш сайн үнэлж чадахгүй байхаар сайжруулалт сайн хийгдэхгүй болохоор сургалтын үйл ажиллагаа тогтмол тасралтгүй өсөхгүй. За ингээд энэ хичээл нь сайн явагдахгүй болохоор сэдвээс сэдвд удирлаас удирал бас нөгөө нэг сайжруулалт процесс чинь тасрна шүү дээ. Энэ хичээл дээр суурилсан удирлын үнэлгээ, удирал дээр суурилсан сургуулийн үйл ажиллагаа. Тэгэхээр энэ бүгдээрээ энэ PDC загвараар явна. Үндсэн гол суурь зөв нь болохоор хичээлийн менежмент байна. Хичээлийн менежмент. За хичээлийн менежмент гэдэг бид нар зөвхөн заагаал өнгөрдөг юм гэж болохгүй байна шүү. Тэгэхээр хичээлийн судалгаа гэдэг бол энэ байхгүй юу? PDC хичээлийн судалгаа. Яагаад тэгэхээр багш болгон өөрийнхөө заасан хичээлийг үнэлж дүгнээ сайжруулахаа боддог өстой бусад багш нартай хамтраад энийг хэрхэн сайжруулах тухай хэлэлцэж хэлцэж санаа оноо хуваалцдаг байх хэвээр. Тэр гол цөм нь энэ дээр явж байна. Энэ дээр яг хэрэгжүүлэхэд хичээлийн судалгаагаар дамжуулж энийг сайжруулалт хийгднэ. За ойлгомжгүй юм байл дараа нь асуух юм. Багш нар за тэгээд түрүүчийн нөгөө нэг сургуулийн менежментийн загвар гэдэгт одоо юу байх вэ? Яаж хийх вэ? Тэгэхээр энэ бол зөвхөн А4-ийн ганцхан цаас. Гэхдээ энэ тэр сургуулийн бүхэл бүтэн үйл ажиллагааны хамаг гол бодлого чиглэл энд зангидагдсан байгаа. Ногоон хэсэг дээр болохоор нөгөө хүүхдэд тодорхойлсон шүү дээ бид нэр. За ногоон дэлтэй хүүхд байна. Манай ногоон дэлтэй хүүхд юу чаддаг байх хэвээр гэхээр өөрийгөө хүндэлдэг, удирдах чадвартай, суралцах суурь чадварыг баттай эзэмшсэн ийм хүүхдтэй болно гэд зорилго тодорхойлсон. Энэ зорилтод хүрэхин тул яах юм бэ гэхээр юу хийх юм бэ гэж зорилтуудад тодорхойлоод тэгээд нөгөө үйл ажиллагааг бид битгий олон үйл ажиллагаа аваарай гэж хэлээд байгаа нь энэ шүү дээ. Энэ гурван зорилтод хүрэхин тулд бид нар бол ерөөсөн нэг юм 3-4 чиглэлээр үйл ажиллагаа зохион байгуулнаа. Багш нар хичээлээ зохион байгуулахдаа энэ аргыг ингэж хэрэглэнэ. За одоо жишээ нь өөрийгөө илэрхийлэх чадвар сул байд хүүхдүүдтэй сургууль байж болно. Тэгвэл багш нар хичээл заахдаа хичээлийн төлөвлөлтөнд өөрийгөө илэрхийлэхэд нь хоорондоо ярих аргыг багаар ялцах аргуудыг тэгтээ чи өөрийгөө маш тодорхой зааж өгч гэдэг юм уу. Яг өдөр тутмынхаа үйл ажиллагаа нь хэрэгжиж болох аргуудыг энд нь суулгаж өгнө шүү. Үйл ажиллагаа төлөвлөгөө гэдэг дээр. Тэгэхгүй хамаагүй энэ тэндээс ингээд хамт чимээд яг нөгөө явж байгаа хичээлтэй холбоотой сургууль ажиллагаатай холбоотой биш өөр юмруу самрах ийм ажил яг болохгүй шүү. Яг л өдөртөн зааж байгаа хичээлүүд дээр нь юуг нь яаж сайжруулах юм, ямар арга чиглэл заагаад орж ирэх гэдгийг л аюул сайн дээр суулгаж өгнө. Мэдээж хэрэг эцэг хасран хамгаалагч орон нутгийн оролцоо хамт байна. За тэгээ үнэлгээний шалгуурыг маш сайн тодорхой зааж өгөхгүй бол эргээд бид нөгөө зорилтод үнэлэх гэхээр зорилтод хүрсэн хэсгийг үнэлж чадахгүй болчихно шүү дээ. Тэгэхээр үнэлгээний шалгуурыг маш тодорхой болж өгөөд тоон үзүүлэлтээр тодорхой зааж өгөх ёстой шүү.
Энийг л бол менежментийн загвар гэж хэлээд байгаа боловч энэний цаана бол бүхэл бүтэн сургуулийн жилийн үйл ажиллагаа буюу бүх хүний оролцоонд суурилж байгаа. За тэгээд энэ сургуулийн менежментийн загварыг хэрхэн яаж хийх вэ гэдэг юм заавар зөвлөмж энэ төр байж байгаа. Тэгээд энэ сургуулийн захирал менежерүүд энэ багш нартайгаа хамтраад хийх юм бол үр дүнд хүрнэ шүү. За одоо бол нэг бүрчил тайлбарлах шаардлага байхгүй тийм. За. Альмагш дээр явж байгаа. Альмагш би болохоор хөлийг угаа зурцсан тий. Би 13 дугаар слайдыг сая ярьсан. Одоо 14 дугаар слайд руу оръё. 14 дугаар слайд руу. Хоёулаа сайхан зурж явж байгаа юм байна та. Сая би 12-ыг 13-т дурдаад өнгөрлөө. За 14 лөө. 14. За нөгөө нэгдсэн жилийн төлөвлөгөө гаргана гэдэг түрүү нэгдсэн төлөвлөгөө гэж бид нэр ярьсан тий. Тэгэхээр нөгөө сургалтын үйл ажиллагаа хичээлийн гэд хоёр тусдаа төлөвлөгөө биш энэ нэгдэж гарч ирэх гол одоо зорилго нь юу юм бэ гэхээр тухайн ангийн хүүхдүүдэд зориулсан бүтэн жил явагдах үйл ажиллагаагийн төлөвлөгөө болгож гаргаж ирж байгаа. Тэгэхээр бид нар 9 дугаар ангийн хүүхдүүд энэ хичээлийн жилд ямар хичээлүүдийг үзэх, ямар үйл ажиллагаанд оролцох гэдгийг нь гаргаж тухайн хүүхдүүдэд зориулсан нэгдмэл төлөвлөгөө гаргаж өгч байгаа. За ингээд өнгөөр заагаад өгсөн байдаг нөгөө тухайн сургуулийн зорилтын хүрээнд аль үйл ажиллагаанууд хамрагдахын. За дээрэс нь дахиад хичээл хоорондын интеграц. Ингээд гаргаад өгөхөөр нөгөө 9 дугаар ангид хичээл ордог багш нар бүх хичээлээ үзэж хагаад одоо эдгээр чинь тэр үйлрэлд ийм сэдв үзэж байгаа юм байна. Тэр сэдв энэ сэдвтэйг ингэж холбогдож байгаа юм. Ийм мэдээж энэ эхнээс нь гаргаж өгнө л дөө. Эхнээсээ багш нар сууж байгаа хамт сууж байгаа тийм. Тэгээд нөгөө ээж аваад нь ирээ сургууль дээр энэ төлөвлөгөөтэй танилцаад заавал сургуульд нь очих албагүй шүү дээ. Одоо ч юм хүмүүлдтэй болцсон. Энэ төлөвлөгөөтэй танилцаад манай хүүхэд энэ сэдвийн хүрээнд ийм хичээл үзэж байгаа юм байна. Тэр бусад хичээлтэйг ингэж холбогдож байгаа юм байна. Энэ үйл ажиллагааны сургуулийнхаа тэр зорилгыг дэмжиж явж байгаа юм байна. Энэн дээр бид нэр ийм оролцоотой байна гэдгийг харна. Энэ бол ерөөсөө цэвэр сурагч, эцэг их багш бүгдээрэнд нь зориулсан тухайн ангийн хүүхдүүд ямар хичээл, ямар үйл ажиллагаанд оролцож, жилийн эцэст ямар үр дүн төрсөн байх ёстой юм бэ гэдгийг гаргасан төлөвлөгөө шүү. Тэгэхээр бидний явуулаад одоо байгаад байгаа төлөвлөгөөний загвар биш. Мэдээж үндсэн элемент агуулгууд нь байгаа боловч энийг яг тодорхой зорилгын хүрээнд боловсруулж өгөх шаардлагатай байх нь. За дараагийн жишээн дээр арай жоохон тодорхой харагдана. 15 дугаар слайд. За энэ дээр энэ манай нэг жишээ байдаг баг шүү. 6 дугаар ангийн хүүхдүүдийн жишээ байдаг. Тэгэхээр том харагдахгүй байгаа тийм. Сургуулийн ажил, ангийн ажил, хичээлүүд гээд. Тэгэхээр нөгөө сургуулийн зорилго тавьсан шүү дээ. За ихэнх сургуулиуд нэг дунджаар 3 зорилго байдаг. 2 болохоор арай багадаа, за 4 нь арай ихтэй гэдэг юм бэл. Тэгэхээр зөвхөн бусад сургуулиудыг судалж байхад дунджаар нэг 3 сургуулийн зорилго тавьсан байдаг. Тэр зорилгын хүрээнд ямар үйл ажиллагаануудыг зохион байгуулах. Одоо тэр шар зорилго тавьсан бол тэр шар зорилгын хүрээнд энэ үйл ажиллагаанууд зохион байгуулах. Ногоон байгаа. Ногоон дээр энэ үйл ажиллагаанууд цэнхэрнэ. Тэгэхээр тэр хүүхдүүд ямар нэгэн байдлаар жил болгоно нэг урлагийн үүсгэгт ордог тийм биш. Тухайн жилийнхаа зорилгод нийцүүлээд номеруудаа бэлддэг юм уу, хоорондоо ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулдаг юм уу. Зорилготой байх нь шүү дээ. Тэр нь сургуулийн зорилгод нийцсэн байх нь. За жил болгон мэдээж спортын арга хэмжээ зохион байгуулдаг. Тэгэхдээ тэр жил тэр тухайн сургууль ямар зорилго тавьсан тэрэнд нь нийцүүлж одоо юуныхаа спортын үйл ажиллагаа зохион байгуулж оролцох юм шүү дээ. Тэгээд сургууль дээр зохион байгуулж байгаа ажиллагаас гадна ангид бас зохион байгуулж байгаа ажиллагаа байна. 6 дугаар анги гэж жишээ авсан бол 6 дугаар ангийн хүүхдүүд энэ жил ямар үйл ажиллагаануудад ямар зорилгын хүрээнд яаж оролцох юм бэ гэдэг энэ төлөвлөгөөнөөс харагдана. За тэгээд хичээлүүд явж байгаа. Хичээл дээр төсөө ялгаа авахгүй, хичээл хоорондын интеграц явагдаж байгаа. Тухайн тавьсан сургуулийн тавьсан зорилго хүрээнд хийгдэж байгаа ажлууд явж байгаа. Үнэлгээ бас явагдаж байгаа. Тэгэхээр нэг шар дээр тавьсан зорилтыг хүрэхэд энэ нөгөө үйл ажиллагаа болон хичээлүүдээр явагдаж байгаа үнэлгээнүүд нэгтгэж дүгнэгдэх юм надад жилийн дээр. Тэгэхээр хүүхдэд зориулсан тухайн хүүхэд ямар үйл ажиллагаанд ямар хичээлд оролцож байгаа тэрний эцсийн зорилго нь юу юм бэ гэдгийг маш тодорхой зааж өгсөн байхыгаа бид нар сургуулийн үйл ажиллагааны нэгдсэн төлөвлөгөөг нь за энэ бол 12 жилтэй сургуулиудад 12 ангиар гарах нь шүү дээ. 1-р ангийн хүүхдүүд, 2-р ангийн хүүхдүүд гэдэг. За энэ дээр нэг аягүй сайн жишээ байдаг. 20 дугаар сургууль
хичээлийн судалгааны хичээлийн судалгааг нэлээд сайн хэрэгжүүлдэг. Тэдний сургуулийн нэг онцлог туршлага нь байсан бэ гэхээр нөгөө эхлээд ихэнх сургуулиуд болохоор багийн зохион байгуулалтыг дандаа судлагдгуунаар хийдэг байхгүй юу? Босоогоор математик юм уу, байгалийн ухааны багш нар эсвэл нийгэм шинжлэлийн багш нар ингээд хийдэг бол тэрнийг дандаа хөндлөн хийсэн. Тэр нь юм бэ гэхээр 8 дугаар анги гэхээр 8 дугаар ангид хичээл ордог багш нар 8 дугаар анги хүүхдүүдэд судлаад тэд нар тулгамдж байгаа асуудлуудыг гаргаад тэрийг хичээлийн судалгаагаар дамжуулж шийдсэн. Ер нь бол тэр чиг хандлага энэ дээр яригдж байна гэсэн үг л дээ. Тэр босоогоор явхаас гадна хөндлөнгөөр бас юм хичээлийн багийн зохион байгуулалтанд орж ажиллах нь айгүй үүрэгтэй гэдэг. Тэрний цаана юу юм бэ гэхээр тэдгээр ангийн хүүхдүүдэд тулгамж байгаа асуудлуудыг хоорондоо ярьж хийдэг. Тэрийг хичээл дээрээ буулгаж өгөхөд асуудлыг шийдвэрлэх хадлага барьж ажилладаг. За одоо 16 дугаар хэвээр сүлжээс болох шүү тий. За ингээд эргээд дүгнээд хийхэд бид нэг анхан дээр тавьж байсан асуудлуудаа эргэл хариулах хэрэгтэй юм байна. Тэр нь юу бэ гэхээр сургуулийн хөтөлбөрийн менежментийг хэрэгжүүлэхэд нэгдсэн төлөвлөгөө байна уу? Нэгдмэл зорилго байна уу? За энэ олон төлөвлөгөө хийгээд байгаа нь хоорондоо уялдаа холбоотой байна уу? Багш нар ажилтан бүх хүмүүс яг нэг зорилго дээр нэгдэж чадж байгаа юу? Энэ бүхэн чинь хичээл сургалтууд ажиллагаагаар дамжаад эргэх холбоонд орж ажиллаж чадж байна уу гэдэг энэ асуултанд хариулж чаддаг болсон байх юм бол бид нэр одоо сургуулийн хөтөлбөрийн менежментийг хэрэгжүүлж чадаж байна гэж үзнэ. За би нэлээд жоохон ерөнхий юм ярьчих шиг боллоо. Задлаад ярих бас боломжтой. Тэгээ яг та бүхний дэмжиж энэ дээр одоо боловсруулагдсан сургуулийн менежмент гэсэн мэдээлэл материал байдаг бид нэр тэр материалыг өгч болно. Та нарт бас холбогдох хичээлийн судалгаатай холбоотой материал мэдээллүүдийг бас өгье гэж бодож байна. Богино хугацаанд бас үр дүнтэй ажиллах хичээж ажиллалаа. Цаашдаа бол яг дэмжлэг үзүүлэлт материалууд өгөөд шаардлагатай гэсэн үед нь бас онлайнаар холбогдоод тайлбарлаад мэдээлэл өгөөд явж болох байхаа л гэж бодож байна. За миний хувьд бол ихний танилцуулах мэдээлэл юм байлаа. Асуух зүйл байх юм бол альмаа багш руу холбогдоод мэдээлэл өгөөд асуултаа өгөөд асууж болно. За ашиггүй өгчтэй баярлалаа.